Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зөвлөх хөшийн манлайлал үйл ажиллагааны хүрээнд чимэд авахтац хөдөлмөр миний бие багш нартайгаа хамтран хэрэгжүүлж буй чадваржуулах хөтөлбөрийг бол танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хичээлүүдийг интеграцчлан зохион байгуулж сурагчдын сурах хуулийг дэмжихэд чиглэгддэг. Чадваржуулах хөтөлбөр маань 4 алхамтай. Нэгдүгээр хичээл хоорондын уялдаа холбоог гаргах. За энэ нь бол сургалтын хөтөлбөрийг судлан агуулгын болон чадварын уялдааг хөндлөн холбоонд нь гаргах явдал юм. Өөрөөр хэлэх юм бол тухайн ангид ордог хичээлүүдийг агуулгаар нь интеграцчилж чадварын матрицыг гаргах юм аа. Хоёрдугаарт нь бол бэлтгэл судалгаагаа хийн. Багш нар багаараа хамтраад агуулгын болон чадварын матриц за интеграцийн дагуу судлагдахуун бүр ээлжид хичээлийн хөтөлбөрийг бол боловсруулна. За мөн бие даанг үзэх даалгаврыг бас боловсруулдаг. За 3 дугаар үеэр бол хэрэгжүүлэх үе байгаа. Хичээлээ заана, хичээлээ ажиглана, сурагчид даалгаврыг гүйцэтгэнэ, багш бол чиглэл хүрэхтэй оролцдог. За 4 дугаар үе бол хилцүүлэх үе байна. Энэ бол хамгийн чухал үе гэж бид нар үздэг. Энэ үед хичээл үйл ажиллагааныхаа үр дүнг бол багаараа хамтран хэлэлцдэг. За багш нарын хувьд бол сурагчдынхаа итвэх оролцоо ханамжийг илүүтэй анхаарч хэлэлцдэг. Учир нь болохоор хүүхэд илүү сонирхолтой, идэвхтэй оролцож байвал хичээлд оролцох оролцоо нэмэгддэг, сурах хүсэл нь бол төрдгөө гэж бид нар үзэж байгаа. Харин сурагчдын хувьд бол бүтээлч даалгаврын гүйцэтгэлийг бол тайлгнан хэлцдэг. За чадваржуулах хөтөлбөрийг бол 2013 оноос эхлэн бол хэрэгжүүлж эхэлсэн байгаа. 2013-аас 14 оны хичээлийн жилд бага анги дээр 2018-аас 19 оны хичээлийн жилд дунд ангид 2023-аас 24 оны хичээлийн жилд ахлах ангид бол хэрэгжүүлэлтэнд туршиж үзсэн. За бага ангийн хувьд бол нэг өдрийн 2-оос 3 цагийн хичээлийн агуулгыг интеграцчлан сурагчдынхаа сонирхол чадвартан тулгуурлан зохион байгуулдгаараа бол онцлогтой. За энэ үед бид нэр хиний зав хамгийн хурдан бэ, хөөсөөр наадий, уйрлын долоо шиг сэнс гэсэн 4 сэдвийн хүрээнд за дүрслэг хурлаг, хөгжим, биеийн тамир, монгол хэлний хичээлүүдийг интеграцчлан зохион байгуулсан. За яг энэ хичээлүүдэд бол сурагчид маш их идэвхтэй оролцож байсан. Тэдний хувьд маш их сонирхолтой байсан. Ингэснээр бол хүүхэд болгон хөгжих, чадваржих, сурах арга барилаа эзэмшихт нь бол дэмжлэг болж чадсан гэж бид нар багаараа бол дүгнж үзсэн. За дунд ангийн хувьд бол сурагчдын бүтээж сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор биеийн тамир, дизайн технологийн хичээлийн интеграцийг гаргаад бүтээлээр хөгжүүлэх нь гэсэн чадвар суурилсан хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол биеийн тамирын хичээлээр олж авсан мэдлэгээ дизайн технологийн хичээлээрээ бүтээл урлах замаар сэтгэх чадвар, урлах чадвараа, бие даах чадвараа бол хөгжүүлэн бол ажилласан. Энэ нь сурагчид илүү сонирхолтой бүтээлч байсан гэж бид нар үздэг. За ахлах ангийн хувьд бол сурагчдын бие даан суралцах чадварыг дэмжих зорилгоор хичээл хоорондын холбоог интеграцчлан бүтээлч даалгавар боловсруулан хэрэгжүүлэн туршсан. За энэ үйл ажиллагааныхаа хүрээнд веб хуудас бүтээх, хөдөлгөөнт палан, гэрлэн дохио бүтээцээ гэсэн сэдвийн доор биеийн тамир, монгол хэл, англи хэл, дизайн технологи, мэдээлэл технологи хичээлүүдийг интеграцчлан бүтээлч даалгавраар сурагчдынхаа асуудлыг шийдвэрлэх чадвар, эрэл хайгуул хийх чадваруудыг бол хөгжүүлэн дэмжлэг болсон гэж бид нар бол дүгнэж байна. Энэ нь бол сурагчдын бие даан суралцах чадварыг бол илүү дэмжиж чадсан гэж үзэж байгаа. За чадваржуулах хөтөлбөр маань бага ангид бол интеграц хичээл, дунд ангид бол интеграц даалгавар, ахлах ангид бүтээлч даалгавар хэлбэрээр бол хэрэгжсэн. Энийг бол ингээд туршин хэрэгжүүлсэн. За ингээд бид нэр 2015 онд багшийн хөгжил сайтад бол бага ангийнхаа энэ чадваржуулах хөтөлбөрийг бол интеграц хичээлийг бол байршуулж одоо бусдын хүртэл болгож байсан. Харин 2024 онд бол ахлах ангид хэрэгжүүлсэн бүтээлч даалгавраар сурагчдын бие даах чадварыг дэмжих гэсэн энэ арга зүйгээ туршин хэрэгжүүлээд за боловсролын ерөнхий газрын цахим хуудсанд байршуулан үндэсний хэмжээнд түгээмжлүүлж ажилласан.
За ингээд та бүхэндээ сургууль дээрээ хэрэгжүүлж буй арга зүйгээ танилцууллаа. Анхааран сонссонд баярлалаа.